За би Америкт тэр явж үзээгүй л дээ. Гэтэ нэг хэдэн юм уншаад байхад бол ийм алба байх нь их чухал ач холбогдолтой юм шиг. Их хурл засгийн газарт тоогоор дөрлүүлэхгүй, бодлогоор дөрлүүлэхгүй, үхэр шиг байхгүй гэж бодвол иймэрхүү алба бол хэрэгтэй. Гэхдээ жишээлбэл одоо мөнгөний бодлогыг яах вэ? Эдийн засгийн байнгын хороо жишээл ийм хүсэл тавиул яах вэ цааш? Энэ чиглэлээр одоо хэдийгээр төсвийн шинжилгээний алба гэж нэрлэж байгаа ч гэсэн зөвхөн төсвийн нэг хэдэн тоог нааш нь цааш нь болгох тэрэн дээр нь анализ дүгнэлт хийх гэхээсээ илүү жишээлбэл сангийн бодлого тэнд тэр хүмүүс судлах юм уу? Төсөв мөнгөний буюу төсөв мөнгө сангийн бодлого хоёрын хоорондын уялдааг хангаж юу гэдгийг судлах юм уу гэсэн ийм нэг эхний асуулт байна. Хоёрдугаарх нь эртээ телевизээр ингээ хараа сууж исэн чинь нэг хэсэг нөхдүүд энэ төсвийн тухай ярилцлага хийж ийн л да. Тэгээд их сургуулийн хэдэн профессорууд биднээс бол одоо гайхамшигтай хэм хийдэг. А гэхдээ эн чинь уншдаг хүн байхгүй гэж хэлж байна. Тэгэхээр гадаа байгаа холбогдох юм анализ дүгнэлт хийх чадвартай тийм их үүсрүүдийг яаж энэ төсвийн дүн шинжилгээнд хамруулах талаар ямар бодол байгаа гэсэн хоёрдугаар асуулт. Гуравдугаарх нь одоо үнэн л дээ. Жишээлбэл төсөв ороод ирэхэд жишээ сангийн яамныхаа ингээд сууж идэв. Тэгээ асуухаар яг өөрийнхөө байр сууриас хараа тус дүн шинжилгээ хийсэн тийм байр суурь биш. Яг өөрснийхөө байр сууриас их хурлд ингээд санал өгдөм байл. Тухайлбал энэ төсвийн хариуцлага доктортой байдлын тухай хуулийн одоо хүртэл маргалдаад байгаа тэр нэмэх 3 гэдэг асуудал дээр хэн нэгэн хүн хараа тусаар хариулт өгөх л ёстой. Энийг өгч чадахгүй л байна. Тэгэхээр төсөв ба жишээл мөнгөний бодлого дээр ч гэсэн биднээс бол бараг 20 жил Монгол банкны амыг харлаа шүү дээ. Тэгээ одоо энэ жилийнхаа батлуулах гээд оруулаад ирсэн зүйлийг хараарай. Нэг хуудас юм байгаа. Ямар нэгэн анализ дүгнэлт хийхгүй л энийг тэр чигээр нь батлна. Тэгэхээр энэ тохиолдолд цаашдаа макро эдийн засгийн шинжилгээ түүний дотор төсөв мөнгөний шинжилгээг энэ албач нь хийх юм уу, гүм үү гэдэг энийг хууль тогтоомжондоо яаж туссыг тийм ээ? Энэ талаас нь бас лавламаар байна. Бат зэрэг бас сая лавлсан. Эцэст нь ерөөсөө одоо жишээлбэл улсын хурлын тамгын газар түрүүн Бакэ гишүүний асуусан тэр их зүйтэл. Гэтэл миний харж байгаагаар улсын хурлын газар судалгаа шинжилгээнийхээ чадварыг бууруулах тийм бүтц рүү орсон шүү дээ. Хүмүүс нь багассан. Судалгаа шинжилгээний ажил хийдэг хүмүүсийн тоог багасгацсан. Тэгэхээр энэ тохиолдолд үндэсний статистикийн газар, улсын хурлын тамгын газар, одоо энэ байгуулагдах шинжилгээний газар, Монгол банкны судалгаа шинжилгээний алба, энэ мэтийн албууд хоорондоо бас яаж уялдах юм бэ гэсэн ийм асуулт байна. За баярлалаа. Даосром шүү хариулъя. За Дэмбэр гишүүний асуултанд хариулъя. Тэг ер нь бас энэ алав анх улсын хурлын бүтцэд оруулж өгтөө төсвийн 900 сая байхаар шийдэд өгсөн юм байлээ. Тэр хүрээнд жишээлбэл бид нэр өнгөрсөн хугацаанд бас гаднаас үнэхээр өндөр мэрэгдсэн эдийн засгч нараас бас одоо гэрээгээр ажиллуулж зөвлөмж авч бас ингэж ажилласан байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн тэгж ажил. Өндөр түвшинд ирсэн эдийн засгийн санхүүч нартай гэрээгээр хамтарч ажилд гадна талд байгаа бас энэ одоо нөөцийг бол татаж ажиллах юм бололцоо бол бас байгаа. Судалгааны байгууллагуудтай ч гэсэн хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн засгийн газар Төв банкнаас оруулж ирээд байгаа энэ асуудлууд дээр шийдвэр гаргахад тэр оруулж ирсэн судалгаа дүгнэлтүүд үнэн бодиттой хэсгээр бол зөвлөмж дүгнэлт гаргаж ажиллана. Макро эдийн засгийн асуудлууд дээр ч гэсэн байгаа. Тий. Мөнгөний бодлого гэж байхгүйгаа тэрийг бид нар нэмээд оруулчихъя. Ер нь макро эдийн засаг гэдэг дотроо багтсан гэж ойлгоод ингэж яваад байгаа. Бид нэр эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд
дунд хугацааны бодлогууд тэр бодлого туссан томоохон хөтөлбөрүүд энтэх дээр бол одоо үр ашигтай байх тал дээр нь бас одоо бол тооцоо судалгаа яригддаггүй шүү дээ. Тийм учраас тийм зүйлүүд дээр чиглэе гэсэн энэ алба болвол одоо ихтгэл үнэмшил төрүүлэх үүднээс бол тооцоо судалгаа хийж үр дүнгийн талаар үзүүлэлтүүдийн одоо гаргаж их хурлын гишүүдэд байнгын хороодод танилцуулж ингэж ажиллах юм байна. Тэмэрлэг шүү нэмж асууя. Бусад төсвийн доктортой байдлын тухай хуулийн хамгийн ихний заалтан дотор нэг хэдэн зарчим байгаа. Тэрний нэг зарчим нь энэ улсын хурл руу орж ирж байгаа альва хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд ач холбогдолтой байна гэсэн заалт байна. Өнөөдрийн байгаа одоо яг оруулж ирж байгаа практикаар бол эдийн засгийн үр ашгийг хаанч хинч тооцоолоод үр ашгаар нь эренбэлдсэн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд орж ирдэггүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ шинжилгээний алба засгийн газрын оруулж ирж байгаа энэ замбраагүй энэ баахан тоонуудыг замбраатай болгож их хурлын гишүүдийн ширээн дээр нь эдийн засгийн үр ашгаар нь эренбэлсэн нийгмийн ач холбогдлоор нь эренбэлсэн ийм жагсаал дайх юм уу? Эсвэл засгийн газарт энийгээ танаас ийм болгоо гэж хэлэх тийм одоо чадвар. Австрал гишүүн нэмж хариулъя. За тэмдэглэг гишүүний нэмэлт асуултанд хариулъя. Тэгэхээр энэ алба болвол их хурлд зөвхөн зөвлөмж өгжил ажил, тусалцаа үзүүлж ажил. Засгийн газарт үгүй. Тэр бол их хурлд л одоо тусалцаа зөвлөмж өгнө. Засгийн газарт бол үгүй. Таны хэлээд байгаа тэр хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүд, төслүүд, арга хэмжээнүүд дээр бол одоо үр дүнд нь судалгаа шинжилгээ хийж зөвлөмж гаргаж ажиллана гэж ингэж оруулсан байгаа юм. Мөн жишээлбэл татврын хуулийн өөрчлөлтүүд орж ирэхэд бид одоо бол зүгээр яриа л өнгөчж байгаа. Тэгвэл тэр хуулийн сөрөг үр дагавар нь юу вэ? Ямар давуу тал байна уу гэх мэтээр бол байнгын одоо тусалцаа үзүүлэлт ингэж ажиллах алба. За бодит байдал ямар вэ гэхээр өнөөдөр төсөв мөнгөний бодлого орж ирээд тэрнийг ингээ хэлцээ тодруулах янз янзын одоо бодлогын асуудал ярих үед л хардаг, асуудаг, лавладаг зүйл нь засгийн газар. Ийм практиктэй олон жил явж ирсэн. Эннийг өөрчилж улсын хурлын өөрийнх нь чадварыг дээшлүүлэх, дархлааг нь сайжруулах зорилгоор оруулж ирж байгаа талаас нь би дэмжиж байгаа. Гэхдээ сая одоо даваасрын гишүүн хэллээ татврын бодлого орж ирэхэд тэрэн дээр анализ зөв. Яг л өнөөдөр бид татврын бодлого оруулж ирэхээр сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам гэдэг татврын албан анханасаа ингэж боловсруулад тэгээд нэг юм оруулж ирэл текстийгэд энэ дээр ярилцаад баталчдаг. Татврын бодлогын анализ хийдэг тийм чадвар байдгүй. Улсын хурлын гишүүн болгонд байдаг өөрийнх нь зөвлөх нь болон шадар туслахууд нь ийм бас чадвартай тэр болгон байдгүй. Энэ тохиолдолд хувь хүн улсын хурлын гишүүн өөрөөсөө энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй болдог. Энэ хуулийн одоо гол оруулж ирж байгаа санаа нь бид олуула энэ судалгаа шинжилгээнийхээ үр дүнг авах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр бид нарын хууль батлах үйл ажиллагааны чанар нь дээшлэх юм байна. Ингэснээр улсын хурлд оруулж ирдэг төсвийн бодлого, мөнгөний бодлогын чанар нь дээшлэх юм байна. Чанаргүй юм болвол тэр судалгаа шинжилгээний албахан энэ төсөв болон эдийн засгийн байнгын хороонд түүний энэ төсвийг авч хэлцэж болохгүй нэ. Энэ дээр яагаад гэвэл хөрөнгө оруулалтын тухай бол төслүүдийг үр ашгаар нь эренблээг байна. Хууль зөрчсөн байна гэж хэлээд буцаадаг ийм шинэ практикт орох юм байх гэж бодож байна. Би энэ талаас нь ийм байгаасаа гэж бодож байна. Гэтэ ийм байж чадахгүй гэдэг ихний асуулт гарч байна. Одоо энэ балбыг байгуулад нэг жоохон эконометрикс мэддэг жоохон хүүхдүүдийг авчираад тавьчвал ерөөсөө ашиг байхгүй.
Тийм учраас аль болохоор аутсорсинг, аль болохоор чадвартай хүмүүсийг дайчлан ажилуулах тийм механизмыг хуульдандаа хийгээд өгчүүл энэ алба бол цаашдаа бол их чухал ач холбогдолтой. Гэхдээ энэ зөвхөн төсвийн байнгын хороо төдийгүй эдийн засгийн байнгын хороонд ялангуяа их хурлд байгаа хоёр гол институц нь энэ байна. Өөрөөр энэ хоёр гол институц нь засгийн газраас хараа тус байдлаар өөрийнхөө бодлогын өөрийнхөө хууль тогтоох үйл ажиллагааны шийдрүүдийг гаргаж чадж байгаа тийм чадвар бий болж ивэл энэ албыг байгуулсны ач холбогдол гарна бахаа гэж бодож. Энэ талаас нь одоо сайн бодож тэр хуулиндаа бас тусгаж ингэж ажиллавал зүйтэй байх гэж бодож. Нөгөө талаас бид одоо үндэсний статистикийн хороо аудитын газар гэж ярьж. Тэгвэл яагаад энийг тусад байгуулах гэдэг юм гэхээр миний ойлгож байгаагаар бол үндэсний статистикийн газрууд биднээс хуулинд нь та бүхэн энэ улс орны макро эдийн засгийн тоо баримтыг хараа тус байдлаар гаргаад олон нийтэд болон улсын хурлд өгөө гэдэг хэлсэн. Аудитын газарт бол сая бүр хуулийн өөрчлөлт санхүүгийн хараа тус байдлыг нэмэгдүүлээ. Энэ бүхэн яах гэдэг нь бас л хараа тус тоонуудыг авах гэдэг. Энэ бүх тоонууд болон сангийн яам болон засгийн газрын бусад байгууллагад ирсэн тоонуудыг хооронд нь харьцуулж үзээд дүн шинжилгээ хийдэг ийм албыг л байгуулах гэж байгаа гэж ойлгодог. Энэ талаас нь бол одоо энийг дэмжих зүйтэй. Гэхдээ ганцхан одоо юу гэдэг улсын хурлын тамгын газартай холбоотой бусад энэ улсын хурлд шууд ажиллаа тайлагнадаг бас энэ байгууллагуудтай холбоотой байдлаар ажлын зохион байгуулж өгвөл тэгээд энэ чиглэлийн мэрэгжлийн төрийн бус байгууллагуудтай холбоотой байдлаар их дээд сургуулиудтай холбоотой байдлаар ажлын зохион байгуулж өгвөл энэ явна. Тэрнээс биш хэрвээ энэ байдлаар зохион байгуулахгүй явахгүй энэ талаас нь сайн бодож хийгээсэй гэж бодож. За баярлалаа.